За 2021 онд манай татварын алба, Монголын татварын алба улс орон нутгийн төсөвт нийтдээ 7.2 их найт төгрөгийн төсвийн орлогыг бол бүрдүүлсэн. Улсын болон орон нутгийн төсөв нийлээд 7.2 их найт тэнцэх хэмжээний төгрөгийг бол улс орон нутгийн төсөвд бүрдүүлсэн байгаа. За энэ нь Монгол улсын төсвийн нэг 52%-ийг эзэлж байгаа юм. Монгол улсын нийт төсвийн. Тэгэхээр татварын албанаас энэс хойш одоо бидний дурдах мэдээ бол татварын албаны энэ 53.2%-д нь ноогдох Монгол улсын нийт төсвийн 53.2%-ийг татварын алба бүрдүүлсэн байна. Тэрэнд нь одоо ямар хэмжээний татвар төлсөн бэ гэдэг ийм мэдээнүүд яригдана гэдгийг бас энд та бүхэнд бас тодруулж хэлье. Ингээд 2021 онд нийтдээ 7.2 их найт төгрөгийн төгрөгтэй тэнцэх хэмжээний улс орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлсэн байгаа. За аж ахуйн нэгжийн орлогын албан татварын төрлөөр нийт энэ орлогын 33.3% нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар, за нэмэгдсэн өртгийн албан татвараар 17.1%, за ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 22.1%, за үлдэж байгаа бусад татвараар 27.5% нь бусад одоо татваруудаар цугларсан орлогуудаар энэ 7.2 их найт төгрөгийн орлого бүрдсэн байх нэ.